Хэцүү хүү найна. Мөнгөн сар гэж алтан нар эсэн орчлонд мөнх юм үгүй гэгч тэ би бодол нийлэхгүй. Дээлтэй дарих минь тэнгэрт дэвсэн ч дэргэд минь мөнх хөдөм шээжил суудгийм. Хөхнөөс нь сахиус шиг зүйлттэй өссөн надад хөлснийх нэг л үнэр хүжих шиг содон үлдэжээ. Үрмэн гэж үерч тасалддагасан амьсгал нь өнөөч өвчүүнээс аргалын цог шиг төөн ном. Чинэрсэн хөхтэй үнэ тугалдаа ярах шиг сансан ижидээ самсаа шархарч очиход эви минь хүү ирлээ гэж гэрэл тэтлэм шээж хазрын минь хайраараа милааж үнсгэд харцсан хонон үздэй гэж асуудагсан. 76-тай жаргасан наран ээжидээ загал толгойтой 2 зээтэй хөгшин хүүн чаахан ч биш бүр нэлхаараа шүү дээ. Модон тагшиг жижиг хөмбөргөртэй майжгансан бөхтөр хар эмгэнч бай. Хараана бөхөж тэмтэтсэн өлөг хуучтай хэвтрийн гэхэр ядарсан буурайч бай. Үнэрлэх хүртээ тэр ээжүүд бүгд бурхад өргсөн зултай шижир жаацтай хөргөн өсөж өндийлгсөн дөм бол алтан нараа. Хонход амар болсон сүм датсан дугны зурмал сутгмал тэр олон бурхтод биш. 7 хүү сүндэс шиг 2 охиноо дороос минь унсан эрдэн минь гэдэг. Эхлэл байхаас төгсгөлгүй хайрын далай ээжих ажлал дор мөргөж явдаг аав. Дуулай эдэсэн туймэрдэж дуулай. Дуу минь ээжээ зүудлэх юм босго болог. Улайдсан цөл шиг халуун дурсамжинда унаг шиг хорвөөж би ботго шиг бойлоо. Зоогийн ширээнэ заяа төөргөө хүн захиалж хаад хүлээж суудгүй шиг азар айлын ууган нь болж төрсөн ч эзээр ээжгүй өссөн ээжд минь өгсөн анхных нь нэр жаргал. Өнчин өрөөсөн ч хэрсүү хэцүү хүү дээ. Үнэхээр авхаалчтай ажилсаг шүү гэж хүм бүгд ам нэгтээ магтаж шагсаар хэцүү хүү алдартай болсон гэж юм насайхаад найна чимэгтэй болсон юм. Хэцүү хүү нэр шигэ хэцүүг туулсан хөөрхий хэмэн залуунаас андурсахта хэцүү юм гэж надад байгаагүй. Би үсэ чангалж хад алдуулын эрэлд шилийн сайн шиг дарцаглаж алил эмнэг гэснийн толгойд бугуйл шидэж эмээлийн хараар сун ханартал татаж эртэс сэрж орой унтаж эр хүншгэл явлаа та гэдэг байсан нь дэргэд мэтэ тодхон сонсогддог билээл. Жинтэхэс бусдад зул шиг бадмалдаг жинхэнэ ажлын төлөө хүндээ хэцүүхүү. Гарч эр орж эм болсон насныхын залгаас гайхмаар ажилсах шүү хүүхдүүд нь ч гэх нутгийнхныхаа үгээр бахархаж өссөн би нүүр дүрэн буйнаар нь гойж явдаг юм а. 1921 оны дахиатай биний муу ээж 23-тай ууган хүүгээ хэвлийдээ тээж айлын бэр болоход хээгүй эр эцэг гэж явсан нь охин дон өмчөлж нэг эрмэг боргуудыг цулбуур атгуулахт нь голж нэг их уйлж сууснаа би ер мартдаггүй юм.
Нүгэл байсан билээ тэр зүдгэр гүн манайх гэдэг айлын буйны өрхийг татаж мөн чолон тэлмэн жороо унага төрүүлжөгч мөн гөнгөөр авдрымэн дүүргсэндээ ээдээ малын буян эрэггүй шүү гэдэг байсныг эргэн дурсахад ижигэн орвдож сарцсан ам. За зуршиг цаг үед хэржигдэж сургуульг үлдсэн ч өөрөө хичээн үсэг сурч тоо боддог болоод өрөөлөө судахгүй хийдгийг хийн гэж хичээж зүтгэж ирсэн хичээнгүй ээжигээ өнөөдөр хүүхдүүд нь дурсан дуулнам. Халах голын дайнаар суман мөндөр сөрж халагдaltaгүй чөлөөлөх тайныг дуусгаад 5 жилийн дараа аавыг уян дээр буухтан баригдсан өргөгүй хорогдсон малгүй хэвээрээ ишиг шиг үлдсэн үрсэн дааг шиг болчихсон эмээл хазаар хөөрг уурган янзаараа хорл тоонор хэлтийгээгүй төвшнөөрөө хоёр үгийн ч сүүдэргүй ханин журамтаараа арчих нулимсгүй өгцсөн ижимэн сэтгэл аав эзгүй жилүүдийг ус шиг туулсан зүтгэлэн агуу шүү агуу гэж бодоод төсөөлөгт минь алаг зүрх минь хэмлэн алдаж яг хийнэм. Одоогийн ээжүүд холуур гэж залбирахаар олон хүүхэдтэй шархчин шиг ижихэ 46 дээр нь над шиг унсан авдам богд отхон хүүн чиглээ би ажил үйл дахагчтэйгээ эн тэнцүүхэн тэргэнд хөллөгдсөн шар шиг л зүтгэнэ. Тэр хаврын нэг өдөр ээж дуундэртэ ахагчтэйгээ ноолуурыг хэлгас түв гэхэд аав яах нүвтэй хүүгээ гэхэд ширв тадан анхаагүй өсвөл хүүчин 10-ын ард шүү аль бос чамайг дан цамцтай чинь би алаг бэр унаас зүгээд бэлчээж хийлдэ амгалан жаргаж аваад үд шир гэхэд нь би дэлгээтэй ноолуурын шивэлсэн хэлгасыг өдөржингөө түүгээд цайгаа өө хөөмөн гэж толгой илэгдэн самсаа шархэрч гэнтхэн бэлбэрүүлснэ санаад би одоо ч ширгэх шиг болдог юм. Малчин хүний ажилд цаг нар гэж байх бишээ. Манхай хүүрээс үдэж болтол богтолцсон. Мани ёсын билүү шиг элэдэг ёсын дээл ёсын гутлыг яаж ч зав гарган ойж уллаж амжуулдаг байсан бол гэж би гайхдаг юм. Олон дэрсэн хүүхэдтэй бит хоёр гэх олойртой бодлоггүй хоёр буурал бид аймаг дамнан биднийг дагуулж тууврын хон даган холцруу татлан явж тоо бүрэн тарахгүй чавхуулан тушааж одрын гэртэйг намар орын цаснаар туйлдтлан ядарн эргэн ирж байснаа одоо санахад толгой минь нэрэгдэг юм. Хоошоо хурдгүй урагшааврэ тай 2 дугаар дайны фронт жимшиг хадуужилтай зөрөгтэйг нь гайхад 2 нүдэнд нь минь нулимс цэйлнэм. Морин жилийн чармаг 80 тэнийж малчтад 80 толгой мал хайрлахад нам төрийн минь өглөггөх эдэн мала манайх гэж мишээсэн жилээ гэнтхэн ханин унсанч сөхрөлгүй хатуужиж Монголын раажва шалгаруулдаг алтан төлөний анхны эзнэр тодорч өнчөн хэдийг өсгөн хүм болгох гэж өвдөг жигээгүй минь буян бизгэсэн анхны 3000 малчны нэг ээж минь амьдралд сөгдөөгүй тэмцэгч хүн явсан юм. Яаж ч ядарсан хүн ижигээл хайрлан яаж ч задарсан хүн ижигээ сэлэмэд яаж ч ууралсан хүн ижидээ үг үлэх хэлн ямар ч тохиолдолд хүн ижигээл гэн эвдэрч бизэрч үеэрэ моожурч исэн ээжүүдийнхээ ажилсаг эцэнхий гарыг дуулъя хуруутай болохоос савар шиг тийм гаруудыг хэний ч уруулунсан зүлгүүр шиг ширүүдэн ундаа чаана номаа гэсэн тэмэн тавхай шиг хөгсөдсөн хагарч нөжөрсөн бүдүүн хадуун хөөрхий ээжүүдийнхээ зовлонт хөлийг дуулъя хөлд ортлон үүрүүлж өссөн бүгд төрж дуулаг
тэмдэг төдий болж унжид сул байсан сул арьс тэрл ээжүүдийнхээ хөхийн ивэлтэл дуулъя. Хатж иргсэн тийм хөхийг хөхөж өсөөгүй хүн хаач үгүй надтай цуг хоолойгоо сөөтөл дуулна. Үгээр зурж шүлгэлвэл хэл татаж борц болохоор үл тоосон тэнэг нь хамд унаж тарчилж мэдэхээр аж тай ээжүүдийнхээ ариун амсарт савыг дуулъя. Алтан умайг нь урж унагсад над шиг уйлж дуулна. Хайрын амьд ата таван тэнгэр ээжүүд бидэ. Элгэн чин наалдсан дэлүү болж дуулъя. Уйлъя.